Сайн байцгаана уу багангийн багшийг дэмжих төсөл уралдааны оролцогч Дашвалбар сумын багш Булган Цэцэг байна. За энэ удаагийнхаа даалгавраар 2-3 бэ урт хүнд эзлэгүүнийг хэмжих, хэмжээг жиших, баримжаалах, хэмжих хэрэгслийн хуваарийн утгыг тайлбарлах, нэг нэгжийг нөгөө нэгжээр илэрхийлэх гэсэн суралцгааны зорилтын хүрээнд хийж бэлтгэсэн хэрэглэгдэхүүнээ танилцуулах гэж байна. За энэ бол интерактив хэрэглэгдэхүүн байгаа. Хүрт шиг иргэдэг. Тэгээд сумтай сум заасан нэгжийг шилжүүлж хүүхдүүд тоглоно гэсэн үг. Энийг ялгаатай болон хосоороо, багаараа гэдэг бүх суралцагчид тоглох боломжтой. За хэрэглэгдэхүүнээ тоглуулж үзье. Тоглох товчон дээр тоглоно. За зогсох товчон дээр зогсно. За энийг харъя. 1600 кг нь хэдэн цент вэ гэд хүүхэд энэ нэгжийг шилжүүлээд одоо хариулж чадвал дахин эргүүлэх боломжтой. Ингэж тоглох боломжтой байгаа. За энэ интерактив хэрэглэгдэхүүнийг хэмжигдэхүүний аль ч хичээл дээр ашиглах боломжтой байгаа. Хүндийг хэмжих, уртыг хэмжих, эзлэгүүнийг хэмжих хичээлүүдээр ашиглах боломжтой хэрэглэгдэхүүн байгаа. За ингэж тоглодог. За сургачгийн даалгаврыг бол ялгаатай даалгавар болгон ангилж QR кодлоод интернет байршуулсан байгаа. За ялгаатай даалгаврыг хэрхэн яаж таних вэ гэхээр одоо даалгаврынхаа урд талд нь одоо хөнгөн, дунд, агсан түвшин гэсэн ийм тэмдэглэгээтэй байгаа. Түүнээсээ сонгоод багш нар хичээлдээ ашиглах боломжтойгоор ингээд сургачгийн даалгавруудаа ангилж хийсэн байгаа. За мөн шинэ хичээлдээ ашиглах онлын мэдлэгийг QR кодлж оруулж өгсөн байна. За нэмэлт даалгавруудыг бас QR кодлоод оруулж өгсөн байгаа. За дараагийн хэрэглэгдэхүүн бол энд байна. Одоо самбарт хэмжигдэхүүн хичээлд ашиглах боломжтой хэрэглэгдэхүүнийг таниулахдаа хэрэглэгдэхүүнийг байршуулсан байна. За энэ болохоор тактикийн уурлаараа тоглоом байна. За тактикийн уурлаараа тоглоомыг хэрхэн яаж тоглох вэ? Тэгэхээр шоогоо орхин буусан нүдний тоогоор дүрсийг урагш нүүлгэн, нүгөө доцсон нүдэнд байгаа даалгаврыг гүйцэтгэн, даалгаврыг гүйцэтгэж чадсан бол дараагийн шоо орхих боломж хүртэл хүлээн, даалгаврыг гүйцэтгэж чадаагүй бол гараанаас дахин эхэлнэ. Энэ дөрмийг 5 хошууд хүртлээр тоглоно гэж байгаа. За тактикийн уурлаараа тоглоом ямар тоглоом байгаа вэ гэхээр за энэ хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх дүрсийг байрлуулад шоогоо орхио шооны нүд 4 булаа гэж үзэхэд 1 2 3 гээд 4 нүд урагшлаад 3 цент нь хэдэн килограмм бэ гэсэн даалгаврыг гүйцэтгэн. За хэрвээ хүүхэд даалгаврыг гүйцэтгэж чадах юм бол дараагийн шоо орхих боломж хүртлээр эндээ дүрсээ байрлуулад хүлээн. Хэрвээ чадахгүй бол дахин гараанаас ингэж эхэл тоглоно. За энэ дөрмөөр тоглоомыг тоглоод энэ 5 хошууд хүртэл үргэлжлүүлэн тоглоомыг тоглох боломжтой. Энэ тоглоомыг болохоор ялгаатай болон хосоор багаар гэдэг ангийн бүх хүүхдүүд ажиллах боломжтой байгаа. За энэ тоглоомд маань юу орсон бэ? Яагаад хэмжигдэхүүнтэй холбогдож байгаа вэ гэхээр за эхний нүдэнд бол хүндийг хэмжих нэгжтэй хамаатай зураг байна. Дараагийнх нь уртыг хэмжих, дараагийнх нь эзлэгүүнийг хэмжих гэдэг энэ хэмжигдэхүүнтэй холбоотой хичээлээ батгах зорилгоор ашиглах даалгаврууд байна. За энэ Plex програмыг ашиглан үнэлэх даалгавар оруулсан байгаа. За дараагийн хэрэглэгдэхүүн бол энэ ялгаатай хэрэгцээ шаардлагатай суралцагчид зориулсан ийм хичээлийн хэрэглэгдэхүүнийг хийсэн байна. За энэ ямар хүчтэй хэрэглэгдэхүүн вэ гэхээр уртыг хэмжих нэгж хүүхд уртыг хэмжих нэгжээ эндээ байрлуулж өгнө гэсэн үг. За жишээлх юм бол уртыг хэмжих нэгж нь энэ юм байна, сантиметр юм байна, миллиметр юм байна, метр юм байна гэдгийг үүнээсээ хараад хүүхдүүд хэмжих нэгжүүдээ одоо тогтоох, нүдлэх, цээжлэх боломжтой ийм даалгаврууд байгаа. Ингээд наагаад байрлуулж болдгоор ингээд давуу талтай ийм даалгаврууд байна. За дараагийн даалгавар бол нэмэлт даалгавар байна. Нэмэлт даалгаврууд бол багш бас төвшинжлээд агсан, дунд, хөнгөн гэсэн ийм төвшний даалгавруудыг ингээд дээр нь тэмдэглэгээтэй ингээд байршуулж хичээлээ хэрэглэх боломжтойгоор байршуулсан байна. За дараагийн хэрэглэгдэхүүн бол дунд болон хөнгөн төвшний даалгавар болгож ашиглах боломжтой. Жишээлх юм бол 6 тонн хэдэн цент вэ гэдэг хүүхд энийгээ эргүүлээд өөрөө олох хэрэгтэй байгаа. За тэгвэл 60 цент нь хэдэн килограмм бэ гэдгийг мөн эргүүлээд ингээд миллиграмм, килограмм, цент, тонн гэсэн ийм дөрвөн нэгжээ ингээд тохируулаад эргүүлээд тоглох боломжтой, хосоороо болон багаараа тоглох боломжтой тоглоом байна. За үүнийг мөн адилхан агсны түвшний даалгавар болоод ашиглах боломжтой. Багш үүнд одоо тоноо 3 тонн гэж бичиж өгөхөд хүүхд түүнийг цент, килограмм, грамм, миллиграммаар илэрхийлэх боломжтой. Дээр нь бичээд түүнийгээ дахин ашиглах боломжтойгоор ингэж хийж
гүйцэтгэсэн байна. За мөн одоо хүүхдүүд хэмжих нэгжүүдтэй тогтоолж нөлөөлөхийн тулд одоо 5 хурууг нь ашиглаад эндээ хөөрхөн тоглоулах боломжтой байгаа эндээ санаа аваад. За дараагийн даалгавар бол хүүхдүүд хийх бүтээх боломжтой бүтээл хийх даалгавар байна. За энэ бол технологийн номдор, төсөв болго технологийн номдор байдаг. Одоо хөндийг хэмжих, уртыг хэмжих, эзлэхүүнийг хэмжих гэсэн ийм хэмжих хичээлийнхээ хүрээнд ашиглах боломжтой даалгавар байгаа. За энэ яах яаж хийх ёстой бүтээлээ гэхээр за багасаа их нэгч хүртлээ ингээд шат шиг ингээд байрлуулах боломжтой. Шилжүүлэхдээ их нэгж рүүгээ шилжүүлэхэд үрждэг, бага нэгж рүүгээ шилжүүлэхэд хуваадаг гэдгийг энэ хүүхд эндээс ингээд маш сайн ойлгох боломжтой ийм хэрэглэгдэхүүн хийж боловсруулсан байна. За мөн хичээлдээ ашиглах ийм хэрчмэл ийм хэрэглэгдэхүүнүүд байна. За баярлалаа.